Палестины төлөөлөгчид Каир хотноо энхийн хэлэлцээний дараагийн шатны хэлэлцээнд оролцохоор ирсэн байна. Европын холбооны гишүүн орнууд 2028 он гэхэд Орос улбаны улсын нефт байгалийнхын импортыг бүрэн зогсоохоор тохиролцлоо. Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайдаар Такаичи Санае тодорлоо. Хятад улсын дарга Ши Жинпинг Тайваны Гоминдан намын шинэ дарга Чен Ливонд баяр хүргэж нэг хятад бодлогыг дэмжихийг уриаллаа. Орон төгөөдөгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бичлэгээ дахинд болж байгаа онцлог үйл явдлуудаас AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар хүргэж байгаа. Өнөөдөр Палестины төлөөлөгчид Каир хотноо энхийн хэлэлцээний дараагийн шатанд оролцохоор ирсэн байна. Үүнтэй зэрэгцэн Израиль улсын ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентынхаа өмнө Газан зургийн нөхцөл байдал энхийн хэлэлцээрийн явц засгийн газрынхаа байр суурийг тодрууллаа. Тэр Хамас бүлэглийг бүрэн зэвсэггүй болгож Газан зурсыг зэвсэггүй бүс болгоно гэсэн байр сууринд хэвээрээ байгаа гэдгийг тодорхой хэлсэн. Одоогийн хэлэлцээрийн хүрээнд Израилийн бүх барьцаалагдсан иргэдийг суллах, Израилийн цэргийнхэн Газан зургийн ихэнх нутаг дэвсгэрийн хяналтыг хадгалах гэсэн заалтууд орсон байгаа гэдгийг тодруулсан байна. Мөн цаашид Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хамтран бүс нутгийн бусад улс оронтой нэмэлт энхийн гэрээ байгуулахаар зорж байгааг мэдгдсэн байна. Яг одоо Америк нэгдсэн улсын цэцэглэгээ Газан зургийн гал зогсоох хэлэлцээрийг авч үлдэхийн төлөө шаргуу ажиллаж байгаа гэдгийг цагаан ордноос мэдээлж байна. Америк нэгдсэн улсын ойролт орондын тусгай төлөөлөгч Жарид Кушнер аль хэдийн Израильд очсон ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзаж Газан зургийн бүсийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн асуудлын талаар хэрэлдсэн байна. Мөн Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance энэ 7 хоногт Израильд ирж гал зогсоох хэлэлцээрийн хэрэгжилт мөн аюулгүй байдлын асуудлыг үргэлжлүүлэн хэрэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Венсийн Израиль дахь айлчлал нь Америк нэгдсэн улс энхийн хэлэлцээрийг хадгалах тууштай байр суурьтай байгааг харуулах зорилготой байгаа юм. Америк нэгдсэн улсын зуучилсан гал зогсоох тохиролцоо ердөө 10 хоногийн өмнө хүчин төгөлдөр болсон ч гэлээ өнгөрсөн нэм гарагт мөргөлдөөн сэтэрч Израилийн 2 цэрэг амир үдэж нэг нь шархацсан энэхүү гэрээ хэр хэврэг байгааг бол харуулсан үйл явдал болсон байдаг. Тиймдээ Америк нэгдсэн улсын төлөөлөгчд болох сая дурдсан дэд ерөнхийлөгч JD Vance, Жарид Кушнер, Стив Витков зэрэг хүмүүсийн зорилго нь Биньямин Нетаньяхуг Хамасын эсрэг өргөн хэмжээний дайралтыг дахин эхлүүлэхгүй байлгах, хэлэлцээрийг доктортой хадгалж үрдэх, Газан зургийн бүс рүү хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх, мөн амиргдсан Израилийн барьцаалагдсан иргэдийн зохицыг гэр бүлд нь буцааж өгөх байна. Үүний тулд Америк нэгдсэн улс Турк улстай хамтран гамшигын үеийн зохицос илрүүлэх мэргэжилтнүүдийг бүс нутагт илгээхээр ажиллаж байгаа гэдгээ мэдээлж байна. Мөн Стив Витков болон Жарид Кушнер нар анхны хэлэлцээрт тодорхойгүй үлдсэн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Үүнд Египтийн удирдлага доор эмх журам сахиулах хүчин байгуулах, Хамасын зэвсгийг хураах ажлыг эхлүүлэх асуудал орж байгаа юм байна. Гэвч эдгээр үйл явцын тодорхой хугацаа хараахан тогтоогдоогүй байгаа. Хамгийн тодорхой байгаа зүйл нь бол Америк нэгдсэн улс Газан зургийн гал зогсоох хэлэлцээрийг доктортой хадгалахын тулд зуурчлагч орнуудтай идэвхтэй дипломат ажиллагаа явуулж байгаа юм. Дараагийн мэдээ. Европын холбооны гишүүн орнууд 2028 он гэхэд Оросын нефт байгалийнхын импортыг бүрэн зогсоохоор тохиролцлоо. Энэ Европын улс орнууд Украины дайнд Орос улбаны улсыг буруутгаж, Орос улбаны улсын эдийн засгийг дэмжихгүй байхын тулд хийж байгаа эрчим хүчний хамаарлыг таслах зорилготой алхам. Тодруулах юм бол Европын холбооны эрчим хүчний сайд нар Люксембург хотноо хуралдаж, хоолоогоор дамжуулдаг нефт болон шингэрүүлсэн байгалийн хийд хамаарах импортыг үе шаттайгаар зогсоох тухай хуулийн төслийг баталсан байна. Шинэ журам ёсоор 2026 оны 1-р сараас шинэ импортын гэрээ байгуулахыг хориглох, 2026 оны 6-р сараас богино хугацааны одоогийн гэрээнүүдийг цуцлах, 2028 оны 1-р сараас урт хугацааны гэрээнүүдийг бүрэн хүчингүй болгохоор заасан байна. Энэхүү төслийг одоо Европын парламент батлах ёстой, батлагдах магадлал өндрөө гэж шинжээж дүгнэж байгаа. Энэхүү төлөвлөгөө нь Украины дайн ихснээс хойш Европын холбооны хэрэгжүүлж байгаа
Орос улбаны улсын эрчим хүчний хамаарлыг бууруулах стратегийн нэг хэсэг яах аргагүй мөн. Түүнчлэн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Европын улс орнуудад хандан өөрсдийн эсрэг дайныг санхүүжүүлэхэд зогсоо гэж удаадаараа уриалсны дараа гарч байгаа хэрэгэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Европын эрчим хүчний сайд нарын зөвлөлийн дараагаар ажиллаж байгаа Дани улсын эрчим хүчний сайд Ларс Агарт энэхүү шийдвэрийг Европыг эрчим хүчний хувьд бие даасан болгох чухал алхмаа гэж тодорхойлж байгаа юм. Мөн түүний хэлж байгаагаар сүүлийн жилүүдэд Орос улбаны улсын нефт байгалинхийг Европоос шахан гаргахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан боловч хараахан бүрэн чөлөөлөгдөөгүй байгаа. Шууд холбоог дасгалж гэрээнүүдийг нэгэн зэрэг зогсооход хүндрэлтэй байгаа учраас ийхүү шатараалсан алхмуудыг авч байгаа гэж тайлбарсан байна. Одоогийн байдлаар Европын зөвлөлийн мэдээлснээр Европын холбоо Орос улбаны улсын нефтийн импортоо нийт хэрэглээнийхээ 3% хүртэл бууруулсанд байгаа ч хэлээ. Байгалийн импортын тухайд 13% нь Орос улбаны улсаас ирсээр байгаа хэвээр энэ жил бүр 15 тэрбум еврогоос давсан төлбөрийг Москваруу шилжүүлж байна гэсэн үг юм байна. Гэсэн ч цэвэр агаар болон эрчим хүчний судалгааны төвийн дүгнэлтээр эдгээр борлуулалт нь нөгөө талдаа Орос улбаны улсын нийт түлшний экспортын харьцангуй бага хэсгийг эзэлж байгаа. Оросын түлшний гол худалдан авагчид нь Хятад, Энэтхэг, Турк улсууд хэвээр байна. Тиймээс энэ нөхцөл байдлаас Орос улбаны улсаас илүү Европын холбоо илүү их хохирол амсах магадлал өндөр гэсэн. Цааш ахаад хэд хэдэн статистикийг товч харах юм бол Европын холбоонд Орос улбаны улсын эрчим хүчийг хамгийн их хэмжээгээр импортлдог орнууд нь Унгар, Словак, үүний араас Франц, Нидерланд, Бельги улсууд орно. Бусад Европын улс орнуудтай харьцуулахад Орос улбаны улстай илүү ойр байр суурьтай байдаг Унгар болон Словак улсын тухайд энэхүү бүлгэмийн шин шийдвэрийг эсэргүүцсэн. Гэхдээ санал хураалтын жинсэн олонхын зарчмаар 15 орн дэмжснээр хориг тавьж чадаагүй. Дашин дуртахад импортын хоригийн зэрэгцээ Европын холбоо Орос улбаны улсын эсрэг шинэ хоригийн багц боловсруулах ажлыг өргөжлүүлж байгаа. Үүнд нь Шингэрүүлсэн импортыг 1 жилийн өмнө буюу 2027 оны 1-р сараас хориглох санал орсон байгаа юм байна. Өнөөдөр Япон улс төр эмэгтэйчүүдийн төлөөлөл шинэ хуудсыг нээж либерал атчилсан намын удирдагч Такаичи Саная парламентын санал хураалтанд ялалт байгуулснаар Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болж байна. Төрийн өмчөд NHK телевизийн мэдээлж байгаагаар төлөөлөгчдийн танхимын 465 суудлаас Такаичи 237 саналыг авсан. 2 дахь шатны санал хураалт тийхүү явуулах шаардлагагүй болсон юм байна. Харин дээд танхимд эхний санал хураалтаар дэмжлэг аваагүй. Тиймээс 2 дахь санал хураалтыг дахин явуулж 248 гишүүний 125 гишүүний дэмжлэгийг бол авсан байгаа юм. Түүний ялалт өнгөрсөн амралтын өдрүүдэд либерал атчилсан намынхан Японы шинжлэлийн нам 2 эвсэл байгуулах тохиролцоонд хүрсний дараа тодорхой болсон гэж хэлж байна. Тех сурвалжуудын мэдээлж байгаагаар Такаичи шинжлэлийн намын санал болгосон бодлогын зарим чиглэлийг хүлээн зөвшөөрч үнэн нь парламентын суудлын тоог бууруулах ахлах сургуулийн үн төлбөргүй болгох хүнсний хэрэглээний татварыг 2 жилээр төр бүтгэлзүүлэхээр тохиролцсон юм. Өдөө хүртэлх түүний ерөнхий сайд болох зам амар байгаагүй гэдгийг дурдсан мөн зүйтэй. Өнгөрсөн жилийн либерал ардчилсан намын дотоод сонгуулиар тэрээр Шигеру Ишибад яллагдсан ч энэ оны 9-р сард намын даргын сунгаанд хөдөө аж ахуйн сайд Шинжиро Коизумиг ялж намын шинэ удирдагч болсон. Харин 10-р сарын 10-ны өдөр Комайта нам либерал ардчилсан намын тэргүүлдэг эвслээс гинэт гарч 1999 оноос хойш өрөөлжилсэн энэхүү эвсэл задран унснаар Такаичийн ирээдүйд тодорхойгүй болоод байсан. Харин сая дурдсанчлан өнгөрсөн амралтын өдрүүдээр Японы шинжлэлийн нам эвслийн засгийн газарт нэгдгээ илэрхийлснээр Такаичи засгийн газраа байгуулж ерөнхий сайдаар ажиллах боломжтой болсон гэж хэлж байгаа. Такаичийн улс төрийн барууны үзэлтэй ерөнхий сайд асан Шинзо Абегийн ойрын хүн гэгддэг. Түүнчлэн Abenomics-ийн тууштай дэмжигч гэдгээрээ олон танигдсан хүн байна. Тэрээр 2024 оны намын дотоод сонгуулийн үеэр Японы төв банкны хүү өсгөх бодлогыг хурцаар шүүмжилж байсан. Одоо ч мөнгөний зөөлөн бодлого баримталж эдийн засгийг дэмжих чиг баримжаатай байр суурь илэрхийлж байгаа хэвээр. Харин гадаад бодлогын тухайд Такаичи Хятадын эсрэг хатуу байр суурь баримтлах ёстой гэж үздэг. Японы мөн үндсэн хуулийг өөрчлөхийг дэмждэг. Одоогийн байдлаар шинэ ерөнхий сайдын танхим бүрдэх гэж байгаа дотоод хэвлэлүүдийн мэдээснээр Такаичи сангийн сайдаар либерал ардчилсан намын гишүүн Шинзо Абегийн мөн ойрын хүн гэгддэг Сацуки Катамаг томилох төлөвтэй байгаа юм байна. Хэрвээ энэ шийдвэр батлагдах юм бол тэрээр Япон улсын түүхэнд анхны эмэгтэй сангийн сайд болох байгаа.
Катага маань одоо намынхаа санхүү банкны бодлогын хороог тэргүүлдэг 2019 онд Эзэн хааны хаан ширээнд задлах ёслолд оролцсон анхны эмэгтэй сайд болж байсан юм. Бусад томилгоог харах юм бол Шинжиро Коизумиг Батлан хамгааллын сайдаар томилох магадлалтай нь тэрээр хуучин ерөнхий сайд Жуничиро Коизумигийн хүү энэ онд гарсан будааны хямралыг шийдвэрлэхдээ гаргасан манлайлалаараа намынхандаа гүн сэтгэл төрүүлсэн гэж дотоод хэвлэлүүд шинжээчд мэдээлж байгаа. Харин худалдааны сайдаар Дариаса Аказава Кивер нь үлдээх бололтой байгаа. Энэ нь Такаичи Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай байгуулсан тарифын тохиролцоог өргөжлүүлэх бодлоготой байгааг нь харуулсан үйл явдал болж байгаа гэж хэлж байна. Түүнчлэн Дачим дуртагт Такаичи бол сүүлийн 5 жилийн хугацаанд Япон улсын 4 дахь ерөнхий сайд болж байгаа улс төрч түүнчлэн либерал ардчилсан намынхан сүүлийн жилүүдэд дотоодын авилгын дуйланд нэр холбогдож зоолон нийтийн итгэлийг алдсан үед засгийн эрхэнд гарч байгаа гэдгийг дурдхан зүйтэй. Түүний ялалт Япон улсын гендерийн тэгш байдлын хувьд түүхэн алхам болж байгаа. Гэхдээ зарим залуу Япон улсын эмэгтэйчүүд ялангуяа үнэхээр эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих үү эсвэл уламжлалт эцгийн эрхт тогтолцоог хадгалах уу гэсэн энэ байдлаар эргэлзээтэй байгаа гэдгийг илэрхийлж байгаа юм. Ямар ч тач парламентын хоёр танхимд ийхүү олонхын дэмжлэгийг авч чадсан байгаа Такаичи одоо шинэ засгийн газраа байгуулж Эзэн хааны ордонд ёслолын тангараг өрөөсний дараа анхны засгийн газрын хурлаа хийх гэж байгаа юм. Хятад улсын дарга Ши Жинпин Тайваны гол сөрөг хүчний нам болох Гоминдан намын шинэ дарга Чин Ливонд баяр хүргэж их газрын хятад болон Тайван нэгдэхийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй гэж уриалсан байна. Хятадын төрийн мэдээллийн агентлаг Синьхуагийн мэдээлж байгаагаар Ши Жинпин нэм гарагт ийхүү илгээсэн мэндчилгээндээ коммунист нам болон Гоминдан нам улс төрийн нийтлэг байр суурьтай Тайваны ард иргэдийн дийлэнхийг нэгтгэж хоёр талын солилцоо хамтын хөгжилд нэгдлийг урьдчилуулах хэрэгтэй гэсэн байна юм. Мөн хоёр намын энэ нийтлэг суурь нь Тайваны тусгаар тогтнолыг эсэргүүцэж 1992 оны зөвшөөрлийг дэмжих байр суурьнд оршдгоо гэдгийг онцолсон байна. 1992 оны зөвшөөрлөл нь юу вэ тухайд энэхүү албан ёсны бус тохиролцоо нь 1992 онд Бээжин болон Гоминдан намын хооронд байгуулагдсан. Үүгээр Хятад бол нэг улсаа гэж тунхагласан чиглээ уг ойлголтыг хоёр тал өөр өөрсдийнхөө тайлбарлах боломжтой үлдээсэн юм. Харин 2016 оноос хойш их барьж байгаа атчилсан дэвшилтэд намын тухайд энэхүү нэг хятад зарчмыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзнаар Хятад болон Тайваны эрх баригчдын хоорондын зөрчил хурцдаж эхэлсэн гэж хэлж байна. Тэгвэл өнөөдөр Гоминдан намын шинэхэн дарга Ши Жинпиний мэндчилгээнд юу гэж хариу үзүүлсэн тухайг харах юм бол Синьхуа агентлагийн мэдээлснээр Чин Ливон Ши Жинпинд талархал илэрхийлж хоёр талын харилцааг бэхжүүлж Тайваны хоолойны их тайвныг дэмжин ажиллана гэсэн байгаа юм. Мөн 1992 оны зөвшөөрлийг дахин дурдсан байна. Ийм мэндчилгээ солилцох нь Гоминдан намын шинэ даргаа сонгосны дараа уламжлал болж ирсэн үйл явц гэж хэлж байна. Өнгөрөх бям гарагт Чин Ливон Гоминдан намын даргаар сонгогдсон. Тэрээр 2025 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд намын даргаар ажиллана. Ялалтынхаа үгэнд тэрээр Тайваны хоолойд байн гарахаас сэргийлж 2026 болон 2028 оны сонгуулиудад ардчилсан дэвшилтэт намыг ялах зорилготой гэдгээ нээлттэй илэрхийлсэн байна. Гоминдан нам доторх өрсөлдөөн болон улс төрийн уур амьсгалыг нь харах юм бол өдгөө 55 настай Чин Ливон нь Гоминдан намын 2 дахь эмэгтэй удирдагч болж байгаа. Анхандаа ардчилсан дэвшилтэт намаас бол улс төрийн карьераа замналаа эхлүүлж байсан. Тодорхойлох юм бол 2022 онд энэхүү ардчилсан дэвшилтэт намаас гарч 2005 онд Гоминдан намд элсэж байсан юм байна. Намын даргын сонгуульд тэрээр хуучин Тайбэй хотын дарга Данилуу бүхий улс төрч Хава Лумбинийг 65,122 саналыг авч ялсан байна. Парламент дахь хүчний харьцааны тухайд Гоминдан болон түүний холбоотон Тайваны ардын нам одоогоор парламентд олонхын байр суурийг эзэлж байгаа. Тайваны ардын намын дарга Хуан Гочан нэм гарагт хоёр нам эслийн хэлбэрээр хамтран ажиллах боломжийг судалж байгаа гэж мэдээлсэн байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Австрали улсын ерөнхий сайд Антони Албанезээр уулзаж газрын ховор элементүүдийн олборлолт нийлүүлэлтийн талаар шинэ хэлэлцээр байгуулсан байна. Энэхүү гэрээ нь Хятад улс газрын ховор элементүүдийн экспортоо хязгаарсны дараа Америк нэгдсэн улс эдгээр чухал түүхийн эдийн шинэ их үүсвэр хамтын ажиллагааны өөр боломжит хувилбарыг эрэлхийлж эхэлснийг илтгэж байгаа. Газрын ховор элементүүд нь хүүхдийн тоглоом, гар утас зэрэг бидний эргэн тойронд байгаа энгийн электрон хэрэгслүүдээс эхлээд цахилгаан хөдөлгүүр, хавс дамжуулагч, сөнөөгч, онгоц зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүний гол бүрэлдэхүүн хэсэг мөн. Тиймээс Дональд Трампын сэсвэрга эдгээр нөөцийг гадаад бодлогынхоо төв болгож Хятадаас хамаарлаа бууруулах, түүнчлэн дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилго тавьсан гэдгийг хэлж байгаа юм.
Тэгвэл Австрали болон Америкийн энэхүү хоёр талын хэлэлцээрийн хүрээнд 8.5 тэрбум $, төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэхдээ Америк нэгдсэн улс Австралийн ашигт малтнамлын нөөцөд хандах эрхтэй болох бол нөгөө талд Австрали Америк нэгдсэн улсын батлан хамгаалахын компаниудад тэрбум $-аар хэмжигдэхүйц хөрөнгө оруулалтуудыг хийх юм байна. Мөн хэлэлцээрийн дагуу хоёр улс ойрын 6 сарын хугацаанд нийтдээ $3 тэрбум чухал эрдэсийн төслүүдэд хамтран оруулж нийтдээ $53 тэрбум үн бүхий төсөл хэрэгжүүлэхээр зорж байгаа гэсэн байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам Австралид жилбүр 100 тонн галлиум олборлох шинэ боловсруулах үйлдвэр барихад хөрөнгө оруулалт хийхээр болсон гэдгийг зарласан байна. Ерөнхийдөө Дональд Трампын хувьд газрын ховор элементүүдэд нэвтрэх бодлого нь түүний гадаад бодлогын олон чиглэлтэй холбогдож байгаа. Өнгөрсөн сард Америк нэгдсэн улс Украинд ашигт малтнамлын нөөцийг хөгжүүлэхэд зориулж $75 сая хөрөнгө оруулалт хийхээр амласан бол үүний өмнө Гренланд, Канадад ашигт малтнамлын олборлолтод хамтарч ажиллах боломжтой гэдгийг хэлж байсан. Харин Хятадын тухайд энэ сарын ихээр газрын ховор элементийн экспортоо чангатаж байгаа гэдгийг зарласан Дональд Трампын цацагыргааныханд таалагдаагүй мэдээж үүнийгээ ч илэрхийлж Дональд Трамп Хятадын бараанд 100% тариф ноогдуулж магадгүй талаараа тэр даруйдаа хэлж байсан тухайн үед зах зээлд шок олж байсан байна. Энэ сарын сүүлээр бүгд найрамдах Солонгос улсад хийх айлчлалынхаа үеэр Дональд Трамп Ши Жинпинтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа. Энэ үеэр талуудын хоорондох хурцлмал байдлыг шийдвэрлэх гарц гаргалгаа олдно гэж найдаж байгаа гэдгийг Дональд Трамп болон түүний цацагыргааны төлөөлөгч нар хэлж байгаа. Харин Австрали улстай хийсэн энэхүү газрын ховор элементийн хэрэгцээрийн тухайд Америк нэгдсэн улс энэ салбарт Хятадаас хамаарлаа бууруулах гэсэн оролдлого хийж байгаа гэдгийг цагаан ордны эдийн засгийн зөвлөлийн мэдээлэл болох Австрали бол дэлхийн эдийн засгийг Хятадын газрын ховор элементэд баригдахаас хамаарахаас хамгаалах гол түнш болох юм а гэж тодорхойлж хэлснээс харж байна. Мэдээ өргөлж байна. Энэ сэдвийн зарим мэдээллийг давчаар багслан мэдээлнэ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан $250 сая хүлээн авалтын танхим барих ажил даваа гарагт эхэлж цагаан ордны зүүн жигүүрийн хэсгийг нурааж байна. Энэхүү хэсэг нь уламжлал ёсоор тэргүүн хадагтай албаны байр байдаг бөгөөд төслийг хариуцсан холбооны агентлагаас зөвшөөрөл аваагүй байхад ажлыг эхлүүлжээ. Дональд Трамп нийгмийн сүлжээндээ зүүн жигүүрт барилгын ажил эхэлснийг зарлаж 2025 оны коллежийн бейсболын авраг, Луизианагийн мужийн их сургууль болон Шревпортын багийг цагаан ордны зүүн танхимд хүлээн авах үеэр уг ажлыг дурдсан байна. Amazon компани үүлэн тооцоолын систем болох Amazon Web Service-ийн дэлхийд даяар гарсан томоохон саатал даваа гарагийн орой бүрэн шийдэгдсэнийг компани зүгээс мэдээллээ. Энэхүү саатал нь сошиал медиа, тоглоом, хүнсний хүргэлт, санхүү, стриминг зэрэг олон онлайн үйлчилгээний ажиллагааг доголдуулсан байна. Amazon Web Service нь доголдож эхэлснээс хойш 3 цагийн дараа хэсэгчлэн сэргэж эхэлсэн бөгөөд 100 гийн цагаар оройн 6 цагт бүрэн хэвийн байдалд орчээ. Энэхүү үйлчилгээ нь дэлхийн томоохон байгууллагууд, их дээд сургууль, төрийн агентлагуудын мэдээллийн дэд бүтцийг хангадаг гол систем юм а. Франц улсын ерөнхийлөгч асан Николай Саркози, Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн дэмжлэгтэйгээр сонгуулийн хөрөнгө босгосон хэрэгт буруутгагдан 5 жилийн хорих ял авч өнөөдрөөс хоригдож эхэллээ. Тэрээр Парис хотын Ла Сента шоронд ял идэх бөгөөд VIP хэсгийн хоригдлууд ганцаар хоригдох талаар албаныхан мэдээлж байна. Энэхүү өрөө нь ертийн 9-12 м2 хэмжээтэй гадны харилцааг хязгаарласан тусгай цонхтой өрөөндөө ганцаараа байрладаг байна. Саркози гин буруугүй гэдгээ мэдгдсээр байгаа боловч Францын шүүгч түүнийг зохион байгуулалттай хуулинд оролцсон гэж үзсэн юм а. Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгийн зах зээлийн Kospi индекс мягмар гарагт дахин 2 гаруй хувиар өсөж 6 дахь өдрөө дараалан дээд түвшнээ шинжиллээ. Энэхүү өсөлт нь Америк нэгдсэн улстай хийх худалдааны хэлэлцээ дуусах шатандаа орсон гэсэн мэдээлэлтэй холбоотой юм а. Америк нэгдсэн улсын сангийн сайд Scott Bessent CNBC-д өгсөн ярилцлагадаа дэлгэрэнгүй тохиролцоо хийгдэж байна гэж хэлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ. 2025 гарснаар уг индекс 61% өссөн бөгөөд Hyundai Motor 6.4, Kia 4.2, Samsung Electronics 1.7% тус нэмэгджээ. Би та бүхэнд гадаад мэдээг үзүүллээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.